Оройн дүүргийн үзэгчтэй манай ETV телевизээс бэлтгэн явуулдаг ETV ахлах сургууль цэнгэнд шоу нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Mix хамтлагийн авьяаслаг залуу дуучид болоод Хувьсэл продакшны авьяаслаг залуу уран бүтээлчид оролцож байгаа байлаа. Өнөөдрийн үед би ахлах сургуулийнхаа сурагчдаа түүхэн хичээлийг заах болно. Ингээд бүгдээрээ манай ETV ахлах сургуулийн танхим руу орцгоё. Харин нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ноён Pizza брэнд ажиллаж байна. Ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиадын утас 33 22 77 1919 50. За сайн байна хөлтдөө. Оо ингэж мэдлэлтэй болцсноо одоо. Ямар нэгэн за дахиад гэж хэлээд та ингээд ардуусна ангийн хөлтөнд та сайн байна уу гэж. За сайн байна уу? Сайн та сайн байна уу? За сууцгаа. За манай хөлтөчдөө сүүлдээ бүр мэндэлж чадхаа байчаа юу да. Өдий том болчоод. За эрс бүртгэнэ. За бямсүрэн байна уу? Байна багшаа. Бүрв дөрж. Байна. Сингэл жаргал. Би. Гүли. Байна. Болдбаатар. Байна. Гүнчиш. Яас магшаа. Байна гэлчтэй. Байна. За ямар ч гэсэн сайн байна. Бүгдээрээ хичээлдээ бас эрт бүрэн сууж байна. Бас их хоор тохиолдол шүү. За өнөөдрийн үед багш нь өнөөдрийн түүхэн хичээлээрээ Монголын эртний төрт улсууд болоод тэр дундаа хүннүү гүрэн гэж. Хүннүү гүрний талаар бүгдээрээ мэднэ шүү дээ, тийм ээ? Мэднэ. За хүннүү гүрний талаар бүгдээрээ үзнэ. Монголын төрт улс дундаа хүннүү гүрэн. За бидний амьдарч байгаа энэ оршин тогтнож байгаа энэ газар нутаг дээр бидний өвөг дээдсүүд эрт дээр үеэс маш олон төрлийн олон эзэд хааттай өөрсдийн гэсэн ёс заншил дэг журамтай төрт улсууд оршин тогтнож байсан. Түрүүчийн хичээл дээр би та нарт даалгавар өгсөн байгаа. Энэ талаар бас тодорхой мэдээллүүдийг бас өөрсдийн дурын ном зохиол дээрээс уншиж судлаж ирээрэй гэсэн. За эхний ээлжинд багш за ямар ч гэсэн Монголын төрт улсууд гэж байгаа өнөөгийн бидний амьдарч байгаа Монгол орон хүртэл бидний одоо энэ тусгаар тохиолдлоо үзүүлсэн энэ ардчилсан Монгол орон хүртэл минь ойролцоогоор хичнээн төрт улсууд Монголын энэ газар нутаг дээр оршин тогтнож байсан талаар мэдэх хөхтэй нөө. Ялангуяа маш сайн мэдж байгаа хэвээр бидний эцэг их эмээ өвнөр маань ч гэсэн бид нарт заа сургадаг. Их түүхээ мэдэхгүй хүн бол ойд төрсөн сармагчин лугаа айдэл гэж байгаа. Тэгэхээр эдгээр мэдээллүүдийг бид нар бол зайлшгүй мэдэх шаардлагатай. За хэлэх хөхтэй нөө. Заавал бүгдийг хэлэх албагүй шүү дээ. Мэдж байгаа гэдэгс. За би хэлэх багшаа. За Болдбаатар. Хүннүү гүрэн. За хүннүү гүрэн. Модон шоны багшийн үе, модон шоны багш. Модон шоны хааны үе. За модон шоны. Их Монгол улс. Их Монгол. Тийм Чингис хааны үе. Тэгээд одоо Өгөөдөө хаан гээд Бат хаан, Мөнх хаан, Хувлаа хаан гэж явчихж байгаа. Тэгээд одоо тухайн улс гүрнүүдийнхээ одоо тэнд ингээ хаадууд нь одоо өөрсдийнхөө хаан тусыг байгуулад одоо Юан гүрэн ч юм уу те одоо тэр юуны юулээ бас зөндөө улс байт юм а. Юан гүрэн Кавказын армаар ч үлээ тийм ерөөдөө хаадууд нь ингээ тусдаа өөрийн улс овгийг байгуулад ингээ хаан тусдаа эзэн суугаад бол явж исэн. Тэгээд лигдэ анаар төгссөн. За Монголын сүүлчийн эзэнт гүрний хаан лигдэ анаар төгссөн те. За өөр хариулах хөөхт байна уу? Нэмэлт мэдээллүүд энээс илүүгээр мэдж байгаа улс байна уу?
Ангийн дараагаа одоо ангийнхандаа үлгэр жишээ болох гээд одоо өнгөнд орлоо шүү дээ. Мэдэж гин үү? Мэдхгүй чинь судлаа болохгүй л дээ би сайн байна. За муу шүү та нар даалгавраа хийгээгүй шүү. Би бас та нарыг дүнг тухайн үед нь тавиа явж байгаа. За тэгэхээр багш нь энэ талаар мэдээлэл өгье. За Монголын бидний амьдарч байгаа энэ газар нутаг дээр ихтер үеэс Монголын эзэнт гүрнүүд маш олон төрөлт улсууд оршин тогтнож байсан. Мэдээж түрүү хэлсэнчлэн хүннүү гүрэн гэж бас байсан. Ерөнхийдөө хүннүү гүрэн маань бараг хүн төрлөختний дүүхэнд хамгийн анхны дүр тулс гэдгээр бас алдартай. Хүмүүс сайн мэддэг. За хүннүү гүрнээс гадна Сямби гэж сонссноо. Сонссон. За Сямби та нар бас өмнөх жилүүдийн түүхийн хичээлээр орсон л байх ёстой доо уулна. Сямби гэж байгаа, Нерон гэж байгаа, Кидан, Жужан гих зэрэг маш олон төрөлт улсууд Монголын газар нутаг дээр Байсаа. оршин тогтнож байсан. Тийм байна. Ойлгосноо? Ойлгосон. За иймэрхүү мэдээллүүдийг би асуух гээд байгаа байхгүй юу? Түрүүн Болдоотор маань хариулсан ч гэсэн бас жоохон дутагдaltaй л. Одоо энийг бол цааш та мартахгүй байх гэж багш нь бодож байна. Мэдээж энэхүү эдгээр улсууд маань манай эртний өмнөх тоолол бөгөөд манай эртний тооллуудад багтж исэн. Мэдээж бидний бас сайн мэддэг эзэн Чингис богдын маань байгуулсан их Монгол улс маань ч гэсэн үүн дотор багтах ёстой. Бүгд найрамдах Монгол ард улс. Одоо өнөөгийн амьдарч байгаа бидний Монгол улсын дээр эдгээр бүгд багтах ёстой байгаа. За, эхний асуулт ийм байдаг юм байна, тийм ээ. За би ямар ч гэсэн дүнгээ яаж тавихаа бол дотроо бодсон байгаа. За, дараа нь тэгвэл багшин тэгвэл та нараас дахиад нэг асуулт асууя. За, сүүлийн хэдэн жилүүдэд хүннүү гүрэн байгуулагдсны одоо энэ 2220 жилийн саяхан болсон тийм ээ. За, тэрнээс хойш хүннүү захтай дээл хүннүү улсаас улбаатай соёл гээд хүмүүс их ярих болсон байна л да. За багш нь одоо яг хүннүү гүрэн рүүгээ орох гэж байна. За хүннүү гүрний талаар хэр сайн мэдэх үү? Мэднэ. За босоод хариулах өгөө. За босоорой. За босоод ангийнхандаа хийсэн даалгавраа болоод мэдж сурсан мэдлэгээ бас хуваалцсан да. Хүннүү гүрний хувьд гэх юм бол модон шанью хэмээх хаанаар нь одоо манай залуучууд болоод одоо энэ үг түүхт бол хамгийн тодор бичигдсэн байдаг. Тэгээд яг хоо зөндөө олон түүхүүд байна. Би зөвхөн модон шаньюгийн ганц одоо баримталж исэн зарчим тэгээд хүннүү гүрнийг авч үлдсэн тэр одоо үзэл бодол нь юу байсан гэхээр газар бол улсын үндэс юм гэсэн зарчимтай тийм хаан байсан. Тийм учраас одоогийн манай энэ Монгол улсын газар нутаг бол өдөө зэрэгтэй үлдсэн болов уу гэж би бодож байна. Тийм. За тэгээ. Болдоо. Модон шөнийн багшийн модон шөнийн багшийг арахаас хандраад багш гэдэг. Модон шөнийн хааны одоо нэг баримт бол одоо модон шөнийн хаан ширээн сухта эцгийгээ өөрийн биеэр хөнөөж тэгээ өөрөө хаан ширээнд сууж исэн гэсэн тийм түүх домог бол байдаг юм байлээ. Тэгээд түрүүний манай Бямбагийн маань хэлснээр бол модон шөнийн хаан маань газар нутгийг бол маш их тэгж бүр ингээ өөрийнхөө амнаас ч илүү үздэг байсан. Ингээ тэрийг бол нэг тийм юу байсан л да нэг ёгт үлгэрч юм нэг тийм өгүүлэг. Модон шөнийн хаан хятадуудад болохоор юугаа морио өгчөж байгаа зүгээр. Хатнаа бүр өгчөж байгаа зүгээр. Тэгээд тэгсэн чинь нөгөө хятадууд нь бүр давраад өө эн чинь биднээс айд юм байна. Тэгвэл газар нутгаас жоох өгчих гээд хэлсэн чинь модон шөнийн хаан үгүйгээд өөрөө очиж бүр хятадыг түүс тэмтэрж хийсэн тийм түүх домог байдаг юм байлээ шүү манай ангийнхаа. За ямар ч гэсэн өөрөө нөгөө өөрийн гараар хүнээ холсон шалтгаан бас газар нутагтай холбоотой. Яа гэвэл түмэн шанья буюу эцгийнх нь бодол болохоор хатнаа биш одоо юугаа янз бүрийн юм өгөх биш газар нутгаа өгөөдсөн байхгүй. Тийм учраас эцгийгээ хүнээсэн. Тийм үстэй. Тий. За баяр үргэе. За ямар ч гэсэн бас хүннүү гүрний талаар өөрийнхөө мэддэг бас өөрийнхөө уншиж судалсан талаараа бас бид нэр анги хамт олонныхонтойгоо бас сайхан сэтгэлээ хуваалцсанд маш их баярлалаа. Сайн байна. Ерөнхийдөө бас мэдчихээн. За бусад дөрөв сурагч нараас хичээлд идэвхтэй оролцсон шүү. За. Хичээлд идэвхгүй оролцоод ах юм бол дараа нь бас нэг сюрприз байгаа шүү дээ. За тийм байна. За хүннүү гүрний талаар мэдсэн. Тийм ээ. Одоо багш та нарт хүннүү гүрний бас холбогдлолтой бас зарим нэг мэдээллүүд өгье. Хүннүү гүрэн гэдэг маань болохоор ерөнхийдөө манай тооллын өмнөх 209 онд анх төр дуус маань байгуулагдсан Түмэн шаньюгийн ууганхүү модон шаньюгийн эрен үед хүннүү гүрэн бол хамгийн одоо хүчрхэг улс болон хөгжиж чадсан байдаг. За ерөнхийдөө хүннүү гүрэн модон шаньюгийн үед бол манай хүннүү
эзэлсэн хүн улсын маань одоо газар нутаг бол зүүн баруун тишээ умард Туркестан, зүүн тишээ Солонгосын хойг, за өмнө тал руугаа одоо их газрын цагаан хэрэм, хойд тал руугаа байгаль нуур гэсэн ийм агуу уудам нутаг дэвсрийг бол хамардаг байсан. За саяхан Улсын драмын эрдэнэ театр Тэнгэрийн хүү гэдэг жүжигийн зохиол гарсан тийм ээ. Хүннү гүрэн үүсгэн байгуулагчны 2220 жилийн явд. Ерөнхийдөө тэр яг түүхээс мэдээж зохиолч нь их сурвалжийг түүхээс авч ижил тухайн жүжигийн зохиолыг бичиж байгаа. Мэдээж тэрхүү зохиол дээр хүн гүрэн хэрхэн үүсгэн байгуулагчсан дараа тодорхой мэдээллүүдийг бас гардаг, тодорхой үйлдэлүүдийг бас хийдэг. Модон Шаню гэж ямар хүн байсан, тухайн үед ямар улс орон үүсэн иргэн тойрон хүннүүдийн хил залан оршин тогтнодог байсан. Тэр талаар мэдээлэл. За тэрхүү жүжигийг бас үзээгүй хүмүүстээ бас үзэж болох нь байна тийм ээ. За тэрнээс гадна хүннү гүрэн маань анх бол одоогийнхоор бол Хятад улс гэдэг хан улс. Хан улс тухайн үедээ яг Модон Шанюг яг түүхэн дээр бол Модон Шанюг хаан ширээнд суухаас өмнө бол хүн гүрний өмнөд хэсэг рүү 100 мянган цэрэгтэй цөмрөн орж довтолсон байдаг. За тэгээд хүн гүрний өмнөд газар нутгийг эзлээд тухайн тэр байран дээр умард одоо бидний алдартай цагаан хэрэм гэдэг зүйлийг бариулсан байна. Эргээд тухайн үед Модон Шаню хүн улсын хаанаар өргөмжсөнийхаа дараа Хятад нутаг руу 400 мянган морьт зэрэгтэй цөмрөн орсон байдаг. За тухайн үеэс ерөнхийдөө тухайн үед хан улс гэдэг маань маш хүчрхэг бас агуу том улс байсан. За хүн улс гэдэг маань хан улс бол дэлхийд даяад бас ойрхт орнод ч юм уу ойр хавь улс үндэстнүүдтэй өөрсдийнхөө нэр сүрийг бас дуулгаад амьдсан тийм улс. Хүн гүрэн маань ерөнхийдөө талын нүүдэлчд тийм ээ. Бас тийг айхтар аяндаа бас нэг айхтар хол хийгээгүй. Тухайн үед Монгол орны одоо бидний амьдарч байгаа газар нутаг дээр байсан овог аймагуудыг эзэлсэн иймэрхүү улс байсан. За тухайн үед Модон Шаню хан улс руу 400 мянган морьт зэрэгтэй довтолсноор ерөнхийдөө хан улс бас хүннү гүрнээр бас хамаагүй оролдож чадахгүй болохгүй юм байна. Хүннү гүрэн гэдэг бол бас аюултай улс орн юм байна гэдэг үүднээс хан улсын хаан дараа нь Модон Шанютой хүн гүрэнтэй бас эвийн гэрээ байгуулах саналыг тавьсан байдаг. За ерөнхийдөө эвийн гэрээ байгуулснараа хан улс маань хүн гүрэнд бол 50 жилийн турш бол алба татвар барьж оршин тогтносон. За 50 жилээс хойш бол алба татвар өгөх байсан байдаг. За мэдээж альва нэг үндэстэн улс орнууд бас өөрсдийн түүхийн мөчлөг цаг үе гэж байдаг. Хүн улс маань бас үрд мөх мэдээж бас хүчрхэг байж чадаагүй. За алстаа хүн гүрэн маань сүүлдээ бол бутарч эхэлсэн байгаа. За өмнө нь бол Модон Шаню хүн гүрнийг өдөрдөн захирж байхдаа хүн гүрнийг ерөөсө 2 хуваацсан. Төв, баруун зүүнгээ 3 хуваасан. 3 хэсэг хуваагаад өөрөө төв хэсгээ өдөрдөн захируулад баруун зүүн хэсгүүдээ болохоор өөрсдийн одоо шадар туслах вангуудаар захируулж ирсэн. Ийм байдаг. За тэгээд манай эртний он тол руу яг шилжих тэр үед бол хүн гүрэнд бас дотоодын одоо цэрэг вангууд дайчдын хооронд бол эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн маш хурцсаж эхэлсэн. Энэ үеэс эхлээд ерөнхийдөө хүн улс маань задарч эхэлсэн байгаа. За яванда хүн улсын маань бараг хамгийн сүүлчийн хаан гэж хэлэгдэх. Модон Шанюгийн дараа болсон хаан бол Модон Шанюгийн хүү Гүю гэд хаан байдаг шүү заяа. Шаню гэдэг чинь өөрөөсөө ерөнхийдөө цол өргөмжлөл бүх үеийн хаадууд Шаню гэсэн өргөмжлөлийг авдаг бас нэг дагалтсан бас нэг цол хэрэмгийг авч явдаг байсан. За хамгийн сүүлд мэдээж хүн гүрний сүүлийн хаануудын нэгээр одоо дэлхийд дахинд алдартай Атила гэдэг хаан байна л да. Хүн гүрэн умард өмд хэсэг болоод задарсан одоо эрх мэдлийн төлөөх шунлаас болоод өмнөд хүн улс нь болохоор яасан гэхлээр хан улс болоод Сиамби гэдэг жижиг овог аймаг улс байсан. Тэгэхээр Сиамби улс руу нэг хахтар тэгж халтан довтолтгүй байсан. Тэгэхэд тэр үед бол Сиамби улс өөрийн гэсэн бас хүчирхэг армийг бүрдүүлж чадсан байсан. Дараа нь өмнөдийн хүннү улсын хаан Сиамби улс болоод хан улсын хаадуудтай хувилдаад умард хүннү руугаа довтолсон байдаг. За яг өндөө Сиамби цэрэгчүүд бол умард хүннүгийн хааныг бол хороосон байдаг. За ингээд Хятадын хан улсын цэргүүдтэй өмнөд хүннүгийн
холбоо тогтоогоод умард хүннүүгийн хааны ордыг бүсэлж авсан юм түүхтэй байдаг. За яг хоо тэгээд умард хүннүүгээс болохоор бас тодорхой хэдэн цэргүүд бас бүсэлтийг сэтлэн зугтаж чадсан байдаг л да. Зугтаад баруун тишээ зугтаж бас одоогийн байгаа Казахстан улсын хавцаа. Гэхдээ Казахстан жоохон урагшаа шүү зөө. Хятадын нутагт одоогийн яг Хятадын нутаг дэвсгэр дээр суурьшин байрлсан тэндээ тал нутагт суурьшин байрлаад тухайн үеийн тэр тал нутаг дээр бас үйл ажил оршин тогтнодогоос овг аймагуудыг эзэлж байсан. Яг тэр хүннүү улсын хаан нь болохоор яг Атила хаан маань болж байгаа байхгүй. Атила хаан маань болохоор Европ дорн дахин руу бас дайлаар мордож ерөнхийдөө одоо Византийн эзэнт гүрнийг өөрсдийн иргэшээлтэй байлгаж Византийн эзэнт гүрнүүдээр өөрсдөө алба татвар барилдаг байсан. Цаашлаад Ром болон Франц улс орнуудыг бас тухайн үедээ бол айлгаж байсан. За тэгээд тун удалгүй ерөөсөө Ром, Франц одоо тухайн үед Европод бас хүчрхэг байсан улс орнуудын нэгдсэн цэргэд Атила хаан маань бот зохигдож тухайн үед яг умардын хүннүү улс маань тэр үедээ задарсан байдаг юм байна. За ерөнхийдөө ойлгосноо хүннүү улсын талаар хэрхэн задарсан. За мэдээж их газрын цагаан хэрэм маань болохоор хүннүү нараас айж хаан улсын бидний эсрэг барьсан ерөнхийдөө бэхлэлт хамгаалт болж чадсан. За хүннүү гүрний талаарх мэдээлэл ерөнхийдөө юм байна. За багш нь одоо энэний дараа бас хүннүү гүрний талаарх саяны мэдээлэлтэй холбогдуулаад мэдээлэлээс гадна ч юм уу та нарын бас гэрийн даалгаврыг шалгаж бас нэг тодорхой асуулт асууна. За ямар ч гэсэн хүүхдүүдэд одоо удаан бас чилээлгэж суулгахгүй бол багш нь бас та нараар нэг хөгжилтэй тоглоом тоглоулъя гэж бодож байна. За. Хөгжилтэй тоглоом жоохон сэргээд авч зэ. За хичээлээ эхний хэсгийн дүнг бий. 50 маар. За. Эхлээд дөнгөд авчиад дараа нь хөгжлөлтөө тоглоом заа. За ямар ч гэсэн хичээлд идэвхтэй сайн оролцсон Бямбада онц дүнд авчи. За баяр үргий. За Болдбаатарт бас онц дүнд авчи. За нөгөө дөрөв хичээлээ идэвхтэй нөхөр маань онц дүнд авчи. Ерөнхийдөө бол сонсогчийн үүрэгтэй саяны хичээлд оролцлоо. Чин сэтгэлээсээ чин сэтгэлээсээ дэмжиж чинь сонсож чинь. За яг дараагийн дөнгүүд аван зэ. Гэтэ багш нь та нарт энэ удаад бас дунд тавихгүйгээр сайн дөнгө өглөө. За бүгдээрээ баяр хүргэе. За дараагийн хичээлдээ идэвхтэй оролцсон шүү зэ. Дандаа сайн сурж явах юм а чи яаж дарга болсон юм. Энэ дарга жоохон үлгэр дүүрэлтэй баймаар биш үү? Ангийн дарга гэдэг. Даргаа сууж багшаа. Сууж байгаа сайн дуу аваад нүгөө. Тий, сонс сууж байгаа сайн дуу. Аваад. За бүгдээрээ нэг хөгжлөлтөө тоглоё. Тэгэхээр энэ одоо жишээлбэл 1-6 хүн байна тийм ээ. Бүгдээрээ эхнээсээ ахуулаад ингээд нар зөв 1-6 хүртэл нар зөв ингээд тоо дис дараалалаар ингээд тоолоод явна заяа. Тоо дарааллаад яваад 3 6 9 орсон тоонууд дээр бүгд тоолохгүйгээр алгаад ташна. Одоо жишээл 1 2 гэж тус-тусдаа тоолж явж байгаа бол 3-ын тоон дээр бүгд зэрэг алгаад ташаал. Тэгээс 6-ын тоон дээр бүгд алгашаал. 7 8 9 гэдэг дээр алгаад ташаал. 10 11 12 13 гэдэг дээр алгаа. Ингээд явах нь тийм ээ. За алдсан хүмүүс мэдээж сюрприз тун утгагүй аавна. Ялсан хүмүүс мэдээж өнөөдөр хийвч хөгжилтэй тоглоомын маань ялагч болно. Золиос болоо. 3 6 9 Тэгээ болоо юу? Тэгээ 3 6 9 дээр ерөөсөө. Тэгэхээр аюу анхааралтай байх хэрэгтэй. За тэрнээс өмнө та нарын анхаарлыг би гоё төлрүүлээд өгье зөө. За 5 хүртэл тоолж чадна тий. Яг чадах уу? Алдвал яах вэ? Яасан ч явах Яасан ч яваа. За алдвал баг бас муу дунд тавина зөө. Алдахгүй шүү зөө. Тэгэхээр багш нь яах вэ гэхлээр та нарт энэний дараагийн тоглоомны анхаарлыг чинь төлрүүлж өгч байгаа зөө. Багш нь та нарт хуруугаа гоцоолоод ингээд тоолуулна. Тэгэхээр бүгдээрээ зэрэг тоолоод явна шүү зөө. Гэтэ заавал дистаралахгүй заримдаа энд тэндээс нь тоолж явуулна. Гэтэ дистаралвалч магадгүй зөө. За бүгдээрээ нааш анхаарч. За зэрэг гоё чанга тоолно шүү зөө. 1 2 3 4 1 За. Ангийн дараа хамгийн дөрөвд алдсан. Энэ ангийн дарга юу нь юугаар үлгэрлэх гэдэг. Огсруулъя. За. За анхааралтай. Дахиж алдахгүй шүү зөө. За 1 2 3 и 1 5 За бүгд аль. хий алдсан. Энэ хөгөөж явах. Нэг үчиш алдсан маань. За ангийн дарга үнчиш 2 бүрв дөрж 2 маань Би ихнэх дээр алдаа үсттэй. За анхаарал чинь төвлөрсөн үү? За одоо бүгдээр ингэ нар зөв тойрно шүү зөө. Ингээд тойроод явах уу. Дистралаар нь тоолно. 3 6 9 орсон тон дээр бүгд алгаад ташна. Нэг алгаад ташаал тэгэл дараагийн тоонд нь үргэлжлээ явах байхгүй зөө. Хэлэхгүйгээр алгаад ташна.
За, эхлэе. 1 4 5 6 За. Ангийн дарга юу нэ аюу пакт шүү. Энэ чинь өмнөх нь уучлсан. За бүрэг дөрж дээр юу яалтчгүй л нэг юм тайхгүй бол яалтчгүй шийдгүүлэх гэж байгаа юм. За дахиад нэг удаа тоглоё. За эхнээсээ. За 1 2 4 5 7 8 10 11 12 Зөв шүү дээ. Би нэг юм шүү дээ. 15 17 18 22 Хараа. За. Нөгөө нэг магтаад байсан нөхөр маань алдуугүй аа. За. За одоо зөв бүгдээрээ анхаарал. Наадах чи зөв бүгдээрээ яг гоё нэг ансамбл болж өгч чадах юм бол яг зөв. Бүгдээрээ 1 2 3 гээл 1 2 гээл зэрэг ташаал ингээл хурдан бодчихсон. За сүүлийн удаа шүү. За 1 би энэ рүү 1 4 5 5 7 8 10 11 12 14 15 17 18 За ингээд алдаж таард юм да. За манай гүлийн маныг алдлаа. За ямар ч гэсэн бүгдээрээ бас физикийн оромж гэсэн хөгжөөд амьдсан байх гэж толгойч сэргсэн байх. Дараа нь бас энийгээ сайн тоглож сурна шүү заяа. Алгаа тушаа цусны эргэлтэнд сайжилт орлоо. Тийм маш зөв шүү дээ. Гомог цусны эргэл сайжирдаг гэж байна. За. Тэгэхээр багш та нар цаа хүннүү гүрний талаар тодорхой хэдэн мэдээллүүдийг өгсөн тийм ээ. Миний ярьснуудыг бүгдээр ойлгосон, зарим нь тэмдэглэж авч байгаа харагдажсэн. За эхний асуултыг багш та нарт тавья. Эхний асуулт. Хүннүү гүрний бэлэгдэл юу байсан бэ? Гараа өргөн. Хүн гүрний бэлэгдэл. За. Ангийн дараа. Шонхор шүү. Шо. Юу ийна? Ясгаа. Шо. Үу шинч юунд орно штэ. Орно штэ. За харин хариулт та. За, би энэ хоёрыг дараа. ярьсан. За хүн биш шонхор шүү. За ийм ёслогоо байдаг шүү. Өөр хариулах юм байна уу? За болдоо. сэлэн байсан. Сэлэм. Хэмч яах вэ? За дэмсэр. нөгөө Гүй Биш. айгу арай За ерөөдөө шонхор шүү бол хүн шүү. Шонхор шүү бол бэлэгдлийн нэг Энэ ч хүн штэ. Үнэн ээ. Сүйдээ. бүр сүүл гарч ирсэн наа чи сүү За өөр мэдэх юм байна уу? Ерөөсөө айгүй түгээмэл байгаа доо ихэнх улсын л баг төрийн бэлэгдэл болж ил явдаг зүйлтэй. Шонхор шуутай адилхан хүннүүгээр юуг одоо бэлэгддгийг юуг дахин шүтдэг байсан юм. Мэдэх юм байна уу? газар нутга Гүйж. За хүн чинь Бөмбөргөл. биш ээ. газар нутаг гал Арай та нар жоохон материаллык зүйл рүү яриад байна л гүй та. шууга барих хэрэгтэй байхгүй да. Шуу байгаа. Тий шуу байхгүй. За мэдэхгүй байна. Муу байна. За би та нарт зураад өгье заяа. Энэ юу вэ? За шонхор шүү. хойрлын хүмүүс харагдахгүй шүү дээ. Би сонио Wu-Tang зурчлаа байна. Юу аадаг. За шонхор шүү нэг иймэрхүү байдаг те. Энийг битээ аваарай. За хоёр дахь нь муу ажээ. би аяг муухай зураад шүү заяа. Шааш. Нар сар Өө баруул бөөм. За нар сар шонхор шүү гурвыг гурван хүннүү гүрний бэлэгдэл. тий нарны юм сарны юм наран их Сайн би ингэ задлаад болж. Наран ихт саран эцэгт тийм ээ. байхгүй юу. Тэр ялангуяа тэр жүжиг үзсэн хүмүүс бол аягүй сайн мэддэг шүү дээ. Шаа бодолцсон байна тэрнээс. Тийм. Наран их Шонхор шүү болоод нар сарыг хүннүүгөрөө маань дахин шүтэж бэлэгддэг байсан байна. Мэдээж тухайн манай эртний өвөг дээдсэн бол шашин шүтлэгээ өрдөөс хөх тэнгэрээ шашин шүтдэг бөөм өргөлөө шашин шүтдэг. Энэ ингэ Тэгэхээр ч бас саргийн хэлчих юм бол бодсон байхгүй. наран их шонхор. саран эцэг. Тэгсэн чи харин юу ясалгаа одоо далираа явчих. За. Энэ айгу амархан асуулт. За энэ асуултан дээр гэлс гараа өргөөл хариулах хэрэгтэй шүү. Би мэдээж харж байгаа хамгийн түрүүнд гараа өрсөн. За. Гараа доош. Гараа доош ингээ гойсоо. Ширээн дээрээ гойсоо. За. Модун хааны цол нь юу вэ? Шэнью. За зөв. Айгу амархан асуулт. За манай гүнчиш маань түрүүчийн хичээл дээр айгу итг санаачлаггүй оролцсон. Энэ айгу ер нь жоохон муу сурах гэдэг шүү. Хичээлээ уншин шүү нөхөр минь чи заа. Гэхдээ энэ үед энэ удаад өөрийнхөө офсоо самбаг харуулж асуултанд зөв хариулсан
Бас энийг бас тунгуудахгүй үнэлүүлнэ. Мэдээж хүннүг үрийн маань хаадууд бол шанив гэдэг цолыг бол хаан ширээнд өргөмжлөгдөхтөө авдаг байхад. За энэ мэдээж шанив гэдэг цол байсан. Бүхий л хаадууд маань шанив гэдэг цолтой байсан. Гэхдээ хамгийн сүүлийн хаан түрүүн Атила хаан гэдэг ярьсан тийм ээ. Атила хаан бол яг бас шанив гэж ер нь ярьдаггүй л дээ. Атила гэдэг нэрээр л ерөнхийдөө дэлхийн их сурвалжууд түүхэд мөнхөрсөн байдаг. За 3 дахь асуулт. Хүннүгүрэн дайм байлдааныхан үед хичнээн хэсэгт хуваагдаж байсан бэ. За гүйлээ. Ер нь бол хүннүгүрэн 3 хуваагдчихсан. Баруун төв зүүн гэсэн юугаар яг юугаа менежмент нь тэгж явдаг байсан. Сэргийн одоо яг дайны үеэр бол өмнөд урд гэж хаваагдчихсан. Яг нөгөө жоохон дотроо хагаралтай байх үедээ бол тэр нөгөө хагаралынхаа үед бол өмнөд умар тэгээд 2 хэсэгт салсан байдаг. Мэдээж нөгөө эрх мэдлийн төлөөх тулдааны үед яг хүннүгүрний тухайн үеийн дотооддоо явж исэн одоогийнхоор бидний шиг аймаг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тухайн үед бол хүннүгүрэн баруун зүүн төв гэсэн 3 хэсэгт хуваагаад баруун зүүн хэсгүүдээ өөрсдийн ихтгэлт вангуудаараа өдөрдүүлж исэн. Төв хэсгээ шанив эзэн сууж оршин тогтнодог байсан. За баяр хүргэе. Ямар ч гэсэн түрүүний бас багшийнхаа хэлж ирснийг бас анхааралтай сонсож чадаж байсан байна гэж дүгнэлээ. За 4 дахь асуулт. Энэ бас аюу амархан асуулт. Гэхдээ би энэ дээр энэ аюу амархан асуулт болохоор мэдээж та нар аль авсгал самбатанаас гараа өргөд хариулж чадна заяа. Тэгэхээр энэ дээр би нэмэлт мэдээллийг авч байж гэмээн хариуллаа гэж үзсэн. Зарим нэг тэр нэмэлт мэдээллүүд нь өнөөдрийн түүхийн хичээлдээ хамааралгүй шиж магадгүй шүү заяа. За хүннүгүрэн хан гүрэн хоёр улс юугаар хилэлдэг байсан бэ? Хоёр улсын хэл. За цэнгэл жаргал хамгийн дөрөвж ирсэн. За. За мэдээж тэгэлгүй яах вэ? ертөнцийн 7-8 гайхамшиг нэг цагаан хэрэм ертөнцийн 7-8 нэмэлт мэдээлэл өгөхөд хиймэл дагуулаас харахад энэ 7 гайхамшигын нэг дундаас цагаан хэрэм хамгийн тод харагддаг гэж байна. За тэгвэл цагаан хэрэм гэдэг юм мэдсэн юм байна. Цагаан хэрэмийг тэгвэл тухайн үед хан улс мэдээж өөрсдөө байрсан тийм ээ. Ойролцоогоор хичнээн хэр урттай байдгийм бол за цагаан хэрэмийг яг юугаар цагаан хэрэмийг барихад хамгийн одоо нөлөөлж исэн хамгийн том үүргийг гүйцэтгэж исэн нэг амтан байт юм байна. Тухайн талаар мэдлэг хэлэх юм байна. За тэгэхээр цэнгэл жаргалын хариултыг гүйцэтгэж байгаа болохоор хариулах юм байна уу? Амтгийн хэлэхгүй нэмэлт мэдээлэл. За байж дараа. Тэрийг хэвээр мэдгүй байна. Би хэлье. За хоёр хуруучих та. За хурууч. Би сая анзаарсан вишээ харж байгаа. хурууд. Шудрах. Байж ин шүү. Үн яаж байгаа юм бэ? За. За би тэр үзэж тогшаа. Тэгээ амтгийг мэдэхгүй байна. Гэтэ би амтгийг мэдгүй нэмэлт мэдээлэл нөгөө чи амтгийг хэлчихсэн. Би амтгийг хэлээ та. За тэгээ дараа чи амтгийг хэлээ. За амтгийн тэгвэл хэлчих. Цоос ирлэн дуурай ямаа. За. Тэгээ би яасан юу цагаан хэрэм дээр бид нар явж ирсэн л та. Орж үзчихсэн л та. Тэгээ тэр юунууд нь ингээд нэг одоо баатрынх нь сэлмнийх нь мөр зүр нь байд юм байлээ. Хандыг өрнө. Тий хандыг өр. За. Тэгээ тэр үед тийм тэгээд бас тэрийг тийм хөл энэ. За тэгэл яах вэ? За мэдээж тухайн үед хан улс цагаан хэрэм маань өөрөө болохоор хятад одоогийн хятадын газар нутагтайгаар ойролцоогоор 8000 гаруй километр үргэлжилдэг юм хэрэм байгаа. Зарим хэрмийн зарим хэсгүүд нь ус мусан доогуур ч юм уу тийм ээ уул толгодыг даваад янз бүрийн хэлбэртэй бас баригдсан байдаг. Энд тэнд ажиллаж байгаа судлаачид тэгж үзсэн байдаг. За тухайн үед бол хүнээр байруулна гэдэг бол маш их хүч зарцуулсан маш олон 100,000 бараг сая шахмаар тоологдох хүнний хүчийг ашиглах хэрэг гарсан болохоор хамгийн нэг уран аргыг хийсэн болохоор ямаа. За ямааг яаж ашиглаж исэн бэ гэх юм бол тухайн үед цагаан ярмыг барьж хахад ямаа уулны хайхтар тоосгоор барьсан байдгийн шүү дээ тийм юм чулуугаар тоосго шиг хэлбэртэй чулуугаар. Тухайн үед бол ямаа нэг олон тоосго зөөгөөд тах нь хайшин. Тэгвэл асар олон ямааг дайчлаад ямааны хоёр ивэр байдэн шүү дээ. Ямааны хоёр иврийн хооронд тоосгуудыг уяад тэгээ ямаагаар тоосгуудаа зөөлөж исэн гэсэн тийм бас түүхийн баримт байдаг юм шүү заяа. За мэдээж түрүүний гүнжээш бас хэлжсэн шиг тухайн үед дайн байлдааны үед бас дайн байлдааны үед гарсан тэр уул мөрнүүд бас одоо ч гэсэн цагаан хэрэм дээр
бол мэдээж ил тод үлдсэн байдаг нь ойлгомжтой. За ямар ч үсэн энэхүү асуултанд манай ангийн маань 3 сурагч Хүнчиш Болдбаатар Цэнгэл Жаргал 3 маань хариулт нийлж байж нэг хариулт болж байна. Гэхдээ яг сайн байна. За юм байна. Баяр хүргэе. За тэгвэл дараагийн асуулт. Хамгийн сүүлийн асуултыг асуулна шүү дээ. Умард хүннүү гүрний хааныг аль улсынхан хөнөөсөн бэ? За Болдбаатар төрүүлж. Умард гүрнүү гин. Умард хүннүү гүрний хааныг болохоор Умард зүүн гэж хоёр баасан шүү дээ. Умард өмнөд гэж хоёр. Өмнөдийнх нь үнэс. Өмнөдийн хороос нөө. За сайн байна. Гүйлэд хариулах хариулт байна. Темпогийн хариулт адилхан байгаа. Гэхдээ яг хөнөөх юунууд нь бол хаан улс болон Сямби улсын юунууд нь нийлээд Сямби улсыг цэрэгүүд умард гүрний хааныг хөнөөсөн гэсэн. За тэгэлгүй яах вэ? Түрүү чи хичээл дээр мэдээлэл өгчээсэн те. Мэдээж нөгөө нэг умард хүннүүгийнхэн хан улс болоо Сямби улсынхантай холбоо тогтоогоод бас хойволдчихж умард хүннүүрүүгээ цөмрөн орж хааны ордны нийслэн авч ирсэн. Гэхдээ яг дайн тулааны үед бол умард хүннүүгийн хааныг бол Сямби улсын зэргүүд хөнөөсөн гэж би бас түрүү хэлсэн тийм ээ. За ямар ч байсан гүйлэдэ маш их баярлалаа. За тэгэхээр сайн байна. Асуултандаа сайн хариуллаа. За ямар ч байсан өнөөдрийн хичээл дээр багш та нарт Монголын эртээр бидний энэ газар нутаг дээр оршин тогтнож байсан төр улсууд болоод тэр дундаа хүннүү гүрний талаар бас тодорхой хэдэн мэдээллүүдийг өглөө та нарын хичээл даалгаврыг шалгалаа. Манай оролцогчд маань, сурагчд маань бүгдээрээ хичээлдээ бас маш идэвхтэй сайн оролцлоо. Нэг ч хүн үлдсэнгүй гэж бодлоо. За ингээ ямар ч гэсэн өнөөдрийн хичээл ингээ завсралж байна. Дараагийн хичээл хүртэл хүүхдүүдээ баяртай хичээлээ сайн эзгэн шүү заяа. За багшаа баяртай. За баяртай. Ягийн дараа асуулт талаар ярилцъя. Хоёр асуулт хариулсан. Тэгээд тийм сандаа өгч аа. За сандаа хураад хураад явуулъя. Асруудыг гэдэг хүмүүс нь гараа явуулъя. Хин дэвшүүлсэн намаа. Темпо яа. Чи өөрөө бодсон сандаараа болсон байна. За яах вэ? Сайн дээр гэж бод. Жишээ он сонтой. Нэвтрүүлэгтээ эргээд автаа урьдлаараа үзэгчтэй манай ITV ахлах сургууль хөгжөөнд цэнгэнд шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Хувьсэл продакшны жүжигчид болоод микс хамтлагийн дуучид авьяаслаг залуу уран бүтээлчд маань оролцож байна. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн маань 2 дахь хэсэг буюу шийтгэлийн үе маань эхэлж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань оролцогчид шийтгэлийн танхимдаа хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр шийтгэлийн танхим яаж өрнөх вэ гэдэг талаар багш та бүхэнд бас тайлбарлаж өгье гэж бодож байна. За шийтгэлийн танхим 6 оролцогч манай бас нэг хөгжилтэй тоглоом тоглоно. За тоглоом нь ямар тоглоом гэх юм бол багш та 6-аад 1-ээс 6 хүртэлх дурын нэг тоо давхардахгүйгээр нэг тоо өгнө. За би эндээс тоглоомыг удирдах явуулна. Тоглоомыг удирдах явуулахдаа 1-ээс 6 хүртэлх тооны аль дурын тоогоо би эндээс хэлнэ. За миний хэлсэн тоотой хүн сандал дээрээ сууж үлдээд бус нь бүгд зэрэг босгоно байна. За хэрвээ алдсан тохиолдолд мэдээж алдсан хүн шийтгэлийн тагимд шийтгэлээ хүлээн үлдэх болно. За шийтгэл тоглоом амжилттай сайн тоглосон тоглогч нь шийтгэлд өртөхгүйгээр амжилттай шийтгэлийн тагимаас гарах нэ. Ойлгомжтой юу? За тэгэхээр тоглоом үргэлжлүүлье. За энэ тэндээс нь тоо өгч зөө. За ангийн дарга 1 2 за гүли 3 Болдбаатар 5 Хүнчиш 4 Мабимба маань 6 би дахиж хэлэхгүй бүгд чийдэлсэн тийм ээ. За багш нь эндээс та нарт тоо давтахгүйгээр хэлнэ. За бүгдээрээ гоё зэрэг босоод зэрэг босоо юу шүү бодохгүй шүү зөө. Зангахгүй шүү зөө. Зангуулал алдна гэсэн үг шүү зөө. Ойлгосноо? За нэгэн тоо хэлүүлээ. 2 3 4 5 6. За нэвтрүүлэг тоглоом ойлгосон. За ингээд багш нь одоо эндээс та бүхнээ за мэдээж ялгцсан хүмүүс хөөхөн бас шийтгэл байгаа шүү зөө. Мэдээж шийдгүүлэхийг хүсэхгүй л байгаа л үү дээ. За багш нь эндээс тэр бол нууц. За
За үзэгчтэй ингээд бүгдээрээ шийтгэлийн үе сонирхцгаая. За багш нь ингээд тоонуудыг эн тэндээс нь туртаа. Гэхдээ би хурдан урд хэлээ шүү заяа. За 6 4 3 2 3 4 5 3 6 Би тавих чинь. сайн гимнастик болно 7 инхээр яг аль. За 7 гэхэлэр ерөнхийдөө сая бол баг бүгдээрээ л босох хэрэгтэй байсан болоо тийм ээ. 7-гийн тоохгүй ч тэгсэн чинь манай гүлийн маань зангаас байт юм да. За энэс тоглоом нөө албаар алдуулах гэсэн миний хоржоо аргын нэг багхгүй юу? Тэгснээр тоглоомын дүрм нь 1-6 хүртэлх тоол хэлнэ гэсэн. 6-аас өөр ямарваа нэгэн тоо хэлвэл та байрандаа суун эсвэл босно гэсэн тайлбар явагдаагүй болохоор би суусаа. Намайг тийм өөр тоол хэлийгээ өстэй. Хэзээ 1-6 хүртэл. Заавал 1-6 хүртэл. Гэтэ миний хоржоо зүг бистэй. Зүг. Ингэж алдуулахгүй бол та нар ч алдахгүй шүү дээ. За өнгөрсөн гүйл одоо өнгөрсөн. Тоглоом юм чи яа тий. 15 гэвэл одоо Нэг ангийнхаа дэмжээч. Уг нь зөвлөлтөө. хэдэн ч юм. За янз. За дахиад одоо сүүлийн үедээ нэг тоглоё заяа. За. 1 6 5 3 2 2 За ингээд зингэлж яргал зангасантай сайн. За Амир аваа дуу аваатай баг. дүүлж мөлж байгаа юм гаргач гээ. За дахиад нэг тоглолт шүү. За сүүлийн үедээ нэг тоглоо 3 хүн шүү дээ. Энэ хүний За шууд юм явчих. шийдэхгүй юм уу? Тэний өнгөрөөлөө тэний өнгөрөхгүй. Шийдвэрлэн дараа нь шийдвэрлэн шүү дээ. Ойлгосноо. За анхаар эхлэе. 6 3 5 5 За зангасан шүү. Ингээд 5 За Гүй сайн гэтэл ер нь босыг завдаа байстэй. Сайн хоёр шийдсэн. Сайн босыг завдсан нь хэл хүмүүсээ. Ингээд сууж байгаа л эн чинь зүгээр өмнө тоолж байгаа ингээд зүгээр суугаад байгаа байхгүй. Тэгээд дахиад тав гэсэн чинь ингээд хөдөлгөөн чинь зангалт. тийм ямар нэг хөдөлгөөн чинь зангалт. За өнгөрсөн. За хоёр шийдвэр шийдээ. За яах вэ шийдэх гэж байна. За үзэгчтэй ямар ч манай өнөөдрийн шийтгэлийн тагимд оролцогчид маань өнөөдрийнхээ шийтгэлийг бас амжилттайгаар бас эр зоригтойгоор хүлээх гэж байна. Саяны тоглоомыг бүгдээрээ харсан ба хин зангасан хин алдсан бай. Болдоотор маань өнөөдөр бас зангаагүй л гэж ах шиг байна. Гэхдээ ерөнхийдөө бол бас л босхийг л завдсан да. Зүгээр игээ сууж байгаа. Тий. Модон шүлэг дөрөөс магадгүй л дээ. Магадгүй. Шаниуг бодоод сууж. Гэт тав дээр шаниуг бодоолаа. Бодсон баг. За ямар ч гэсэн шийдгэлгүй үлдэж байгаа оролцогч нартай баярлалаа. За 2-5 гэдэг тоог давтаж хэлсэнд уучлаарай гэх юм ааш. Одоо яг тоглоом чи яах вэ? За ингээ бүгдээрээ шийдгэлдээ орцгоё. Юунд ашиг бай та. Одоодоо сууж хоол идэх ямар байдаг вэ? Мэдээж happy байдаг. Тэгвэл та бүхэндээ ноён сэд шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахианы махыг оромог хэлбэрт оруулан бүрж шарсан. Дахианы цул махыг тусгайлан амталсан. Дахианы цээж махыг бүрж шарсан шавжнуур дахиад. Бас тийм бяцлагт махан цуглуулга гээд 2 төрлийн пиццаг танд санал болгож байна. Мэдээж танд энэ бүгдийг дагуулах болно. Эдэг тусам улам амттай. Захиалгын утас 33 22 77 1919 50. За үзэгчтэй ингээд миний гарт 2 дээс байна. За өнөөдрийн шийдвэрлэх оролцогчдын маань шийдгэл нэг бодлоо ингээ харахад амархан юм шиг ярина бас яг хийгээд ирэх юм бол бас маш төвөгтэйгаа. За орчин үеийн залуус маань бол хөдөлгөөний дутагт нэлээ их орж байгаа. Тэгэхээр юу хийх вэ гэхээр ерөөсөө дээс тоглоно. Ялангуяа охтууд маань дээс тоглож өссөн байдаг тийм. Гэтэ хөгүүд бол маш сайн бас дээстдэг гэж би хувьдаа боддог. Тэгэхээр бүгдээр ингээ дээс тоглодог шиг тэгтээ зүгээр тоглохгүй. Суугаагаараа дээсээ эргүүлнэ. Алдах юм бол дахиж хийх ёстой байгаа. За мэдээж алдахгүй бол ингээ шийтгэлийн амжилттай давлаа гэж ойлгох нь. За тэгэхээр хамгийн эхлээд дээсээ үсэрч хүн байд. Суугаагаараа урагшаа 13 эргэн хойшоо 13 эргүүлнэ. За энэ дээр мэдээж тоотой байгаа. Яг зөв эргүүлсэн үү, буруу эргүүлсэн үү гэдэг юм дээр ингээд тоолцсон. За явж ингэж ирэх юм.
явсан ч болно явахгүй ч гэсэн болно шүү. Шууд эндээ ингээд заа явж байгаа. Хойдлогын хүмүүсийг шахуурчихгүй хүн шиг тэгэл явчихгүй за. Багш ийм юм уу? Хойшоо гол. Урагшаага 13. Тэгээ шууд залгаад хойшоо 13. Залгаад хэлэх чинь арай л төвхтэй болчихсон амжихгүй шүү. За тэгэхээр микс хамтлагийн дуучин темпо манай өнөөдрийн нэвтрүүлгийн шийдвэрлэгчээр тодорсон байгаа. Тоглоом дээр бас зангаж. Гэхдээ тухайн үед бол модон шэнигийн позыг авч исэн гэж ярьжсэн боловч бусдаа оролцогч нар зангасан гэдгийг хүлээж авсан байгаа. За темпогийн үед 10 жилийн сургуулаа хаанд төгссөн бэ? 10 жилдээ ер нь ямар шүү сурагч байваа? Хичээлдээ онц сурдаг байсан уу? За жоохон тиймэрхүү сурдаг байсан уу? Хоцордог байсан уу? Яасан? За би 10 жилээ хаан дүүргийн 15 дугаар сургуульд төгссөн. Камерат гэсэн үг одоо. Тэгээд ер нь бол их муу сурдаг хүүхэд байгаагүй. Ер нь математик хичээлийг үзэн яддаг байсан. Үзэн яддаг байсан. Тэгээд физик хичээлийг үзэн яддаг байсан. Ерөнхийдөө түүх нийгмийн хичээлдээ сонирхолтой байсан. Ер нь бол тийм тэр хичээлүүд дээр их сайн байсан. Математиктаа жоохон дургүй байсан. Үнэнэл багш манад үзэж байгаа бол биелэх бодлоо. Үнэнэл хэлсэн дээр үү те. Түүх нийгмийн хичээлдээ. Тийм ер нь тэр хоёроос бус хичээлүүдтэй гайгүй шүү Монгол хэл. Хичээлдээ хоцордог байсан уу? Ер нь хоцсохгүй шүү. Манай эмээ өглөө ингээ нам хөтлөө аваад тэгэл эмээтэйгээ ингээл яаж байгаа. Тэр сахилахгүй байсан. Гайгүй нэг сахилахгүй бас ер нь бол гайдагсан. Донд зэрэг хөвгдөд ш ангид нэг сахилахгүй биш бүр нэг юм дараахан биш яг нэг донд зэрэг л ингээ тийм доозын тааруулсан л. За ямар ч үсэн бас манай микс хамтлагийн дуучин темпо маань бас 10 жилийнхаа хичээлд сая 10 жилд бас хэрхэн яаж сурдаг байсан, ямар хичээлдээ дургүй байсан талаараас хэлж чинь бас тийм ч бас сахилахгүй ч байгаагүй, тийм ч бас дараахан ч байгаагүй чинь. За ямар ч үсэн 10 жилдээ бол юм байсан юм байна. Одоо би микс хамтлагийн уран бүтээлээс бас сонирхмаар байна. Одоо яг одоогийн байдлаар болох манай хамтлагийн шинэ жилийн дуунд орох гэж байна. Дуун бэлэн болсон клипэндээ нөгөөдөө зургийн халтанд орох гад. Тэгээд эхний шинэ жилийнхаа дуу гарах гад он гараад бид нэр CD тоглолт төлөвлөсөн байгаа. Тэгээд их ажлууд байна да. Тэгээд нэг юм яриад явах те. Тийм үү бас тийм байжсэн дээ. Сюрприз. Тэгээд камер юм яриад тэгээд тэрийг бүгдийг ярьж удаа сонирхол болчихшээ тийм. Шинэ жилээр яаж? Шинэ жилийн одоо энэ баярын өдрүүд байна шүү дээ. Шинэ жилийн баярын өдрүүдээ бус хүмүүстэйгээ л адилхан байж тэгээ тий. Бус дуран бүтээлчтэй гадар дотор тэгээ. Хөрхий олдвол олдоод олдохгүй бол олдохгүй тэгээд баярлал баярлал баярлахгүй бол баярлахгүй тэгээд явна да. За маш их баярлалаа. За тэгвэл одоо ингэж яаж хөгөөч темпо маань шийдгэлээ үлээх чинь. Урагшаа 13 хойшоо 13. Ингээ аваа. За явсан. Сууж байгаа. Би чинь их айгуу хэцүү шүү дээ. Нэг хөгөөч ирнэ. За явах уу? За яа. Нэг. За. Оо, дэс богино байгаа мах та. Гайгүй. Тэ хөнгөс. Оо. Стапай бат. Өрөө. Аа, зураг. Дада. Нэт. 9, 10, 11, 12, 13. 14. За яваад старва давд гэж үжиж. Яг өндөө ивэ олчод бас энэ дэсиг бол үсрэхэд бас хялбархан л харагдаж л байна. За одоо хойшоо. Хойшоогоо тест хойшоо унах үедээ бааж байгаа ш. Ингээд хойшоо унах үед тэгээд зааж нэг үзээтэй. Аа бас болох юм байна. Чог богинохгүй юу? Богино л энэ. Сайн уусна багс уртаа. За авчираа. Айш. Оо бич. Оо. Богино тийм нэг сан юу л энэ хийх тайвыг байна. За хоёр ийцэн байгаа шүү. 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12. За одоо нэг үсч. Эсэс маваш унаач. За одоо гад. Хэцээч. Бос. За явж шийдэглээ амжилттай гүйцэтгэлээ. За темпогийн хувьд за өнөөдөр дэс тоглолоо. Хамгийн сүүлд юу хизээ дэс тоглосон бэ? За ер нь дэс тоглолдог байв уу? Ер нь олон жил өмнө шүү. 10 жил мэлдээл дэс тоглолдог байсан тэгээд тоглоагүй утсан байна. 10 жил тогтвол дэсийг бол ер нь бол үгүй амар тоглолдог байсан. Зүгээр ингээл хүүхдүүд нэг сонирхоод тоглолдог шүү. Би амар яг хичээлээр дэсээр ингэж тоглож байгаа бэлтгэлөө хийж байхгүй. Дэсээр сайн хичээлж байгаарай. Мэдээж бидний залуучуудын хувьд бид нэр гадар дотор маш их ажилтай бас студ production уран бүтээлчд маань бас ингээд уран бүтээл завгүй болохоор бас тэр болгон бас биеийн хөдөлгөөн фитнесийн дээр хичээл бас амжихгүй тал байдаг. Гэхдээ ерөнхийдөө бас дэсээр хичээл бол хөдөлгөөний дутагдлаас бас ангижрах магадaltaй. Мэдээж нэг жоохон үсрэхэд л асар калори шатац юм шиг л болж байгаа сте. Яанда. Яг байна уу? За баяр үргээ бүгдээрээ. Mix хамтлагийн дуучин темпо. Хөсөл продакшны жүжигчин Цэнгэл Жаргал
За тэгэхээр цэнгэл жаргалаасаа бас ойр үеийн сониачин уран бүтээл сая манай продакшн Зүхээр наадах гэдэг бас сайхан кино 9 сарын 5-нд нээлттэйгээд хөлтөө 2 сарын турш кино театруудаар маш амжилттай гарч дууслаа. Тэгээ одоо Sky Media Innovation тавигдсан байгаа. Тэгээ дараагийн маань уран бүтээл бас дэлгэцийн уран бүтээл байгаа. Тэгээд энэ уран бүтээл дээр манай Бимба, Пүрвэ, би бид гурав бас гол дүртэн тоолно. Нэг сард одоо киноны хадварыг авалтанд орно. За тэгээд бас нэг эрэгтэй жүжигчин байгаа. Тэрийг одоохондоо нууцлаа. За тэгээд шинэхэн уран бүтээлийнхаа одоо уншлаганд орцсон явж байгаа. Цэнгэл жаргалын хувьд 10 жилдээ хэр сурагч байсан бэ? Хичээлдээ он сурдаг байсан болов? Ямар хичээлдээ дуртай байсан? Аль 10 жил сурдаг байв? Би Монгол 3 дахь сургуулийг төгссөн. Тэгээд ерөнхийдөө юм биеийн тамирын хичээл, дуу хөгжмийн хичээл тэгээд нэг тийм хичээл аягүй дуртай. Тэгээд монгол хэлтэй бас аягүй дуртай. Уран зохиол, хэл уран зохиол. Тэгээ одоо тооны хичээл яг үндэ бас жоохон дургуйсан. Тэрнээс нэгээс 4-р анги хүртэл бол нэг ч 4 авч үзээгүй. Дандаа 5 авдаг гэсэн. Дандаа он сурдаг гэсэн. Тэнгүүд 5-р ангид ороод нөгөө нэг хүүхдийн ордонд дууланд яваад ирсэн чинь ингээл сурлан морлоо жоохон сонирн болоод тэгээд хичээл жоохон аваад тэгэл жоохон арай хүсэл сонирхол нь арай өөрийнх нь нөгөө хувийн сонирхол тал руугаа хэлбэгээл ирсэн ба шүү дээ тийм ээ. Тийм. Багасаа мэдээж эмэгтэй хүүхд болгол дээс тоглож өссөн байдаг. Дээс тоглоно гэсэн одоо ер нь дээс тоглоогүй хэр удаа чинь дээс тоглоно гэсэн чинь ямар санагдаж байна? Би ер нь бол дээс тоглодгоо энэ дээс гэхдээ айгүй нэг юм айгүй хөнгөн дээс байд. Тийм болохоор үсрэхэд айгүй бас айгүй хэцүү. За ямар ч гэсэн шийдэглээ амжилттай биелүүлээрэ. Өндөр өсгөдөө гутлаа хүмүүс жоо хөл гараа гимтээчгүй, бихтээчгүй. Тэр бас жоо хасаа. Болгоомжтой өсрээрэ. Урагшаа 13%. Түрүүн темпо манаас. Харин айгүй маа. Нэг ивэ олчуулаад хийчгээ шинжтэй байлаа шүү дээ. Харин тийм байсан да. Ой, 4, 4, 5, 6, 7, 8, 9. За. Бишээ дэс тоглож сурсан шинжтэй харагд. 11, 12, 13, 14. За. 2, 3, за 2. За үдэрөө зэрэг тоглож шүү дээ. 2 гэсэн байгаа тийм. 3 дээр явж байгаа. Одоо 4 гэдэг авах. За 4-өөс явчих. 4, 5, 4. 6. Тэнцэн нэг жаа ичиж ядраа байна. За одоо юу дөрөв ич. За мэдээж өнөөдрийн шийтгэл маань дээс тоглох бол хинээч хувьд бол дэлгэцээр үзээч юм уу хинээч хувьд хараа сонсоход бол айгүй амархан санагдаж байгаа. Яг сая энд хийхэд бол бас нэлээд хүндрэлтэй байсан бахаа гэж бодож чинь. За ямар ч байсан бүгдээ өнөөдрийнхээ шийтгэлийн тагимд хурж ирж амжилттай эр зоригтойгоор шийтгэлээ хүлээсэн 2 залуу уран бүтээлчтэй бүгдээрээ баяр хүргье. Нэвтрүүлэгт оролцсон уран бүтээлчтэй бас манай нэвтрүүлгийн уран бүтээлчд хамт олонны зүгээс бас бяцхан гарын бэлэг бэлдсэн байгаа ингээд та бүхэндээ бас нэвтрүүлгийнхаа уламжлалт дэрэмжит бас гарын бэлгүүдийг гардуулъя. За ингээ манай нэвтрүүлгээс бас цаашдаа уран бүтээлд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье бас гарын бэлэг гардуулж байна. Хоёр ягаа үлдээд нэг үү? Зэ. Та бүхэндээ ноён сет шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Дахиад утас 33 22 77 1919 50. Үзэгчдээ манай ETV телевизээс эрхлэн явуулдаг ETV ахлах сургууль хөгжөөн цэнгэнд шоу нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар амжилттай болж өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Mix хамтлагийн авьяаслаг дуучид болон хувьсал продакшны залуу уран бүтээлч жүжигчид маань оролцлоо. Ингээд бидний нэвтрүүлэг цаг цаваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд бас өндөрөөс өндөр амжилтыг дахин хүсэн өрөөе. Мэдээж манай нэвтрүүлэгт оролцохыг хүссэн байгууллага хамт олон уран бүтээлчид манай нэвтрүүлгийн үе таалга үргэлж нээлттэй байгаа болно. Харин нэвтрүүлгийн ивент итгэгчээр ноён пицца брэнд ажиллаа. За бүгдээрээ ингээд нэвтрүүлгийнхээ өөрөө хэлээд нэвтрүүлгээ өндөрлөе. За 1 2 3 ETV ахлах сургууль. За баярлалаа баяртай.